Трамп Путин Оросыг шүүмжлэх гэж дайсан болох гэж нэг хийгээг баха гэж. Тэгээд Трамп бас айгүй ухаалаг юм хийсэн гэж байгаа. За Трампын зүгээс харах юм бол Украиныг буцаага дэмжиж эхэлсэн. Санхүүжилт үргэлжлүүлсэн, зэвсгээрээ хангаж өгч байгаа. Та мэдж байгаа юм бол би бол дипломат хүн биш ээ. Олон улсын улс төрийн туршлага надад бол нэг сүртэй байхгүй. Гэхдээ би судалгаа хийдэг. Тэгээ өнгөрсөн 7 хоног би таад юу танилцуулж үзүүлсэн бэ гэвэл Сингапур улсын элчин сайд асан хүний ярилцлагыг таад 2 хуваагаад үзүүлсэн. Тэрнээс би маш олон юм сурсан. Миний толгойд тэр нэлээд олон гэрэл ассан. За тэгээ өнөөдөр дараагийн хүнийг танилцуулаад үгүй. Хин бэ гэх юм бол Chas Freeman. За хинтээ ярилцж байгаа юм бэ гэх юм бол профессор доктор Glenn Dyson Норвеги улсад амьдардаг. Ерөнхийдөө өмнө бас энэ хүний контентыг би та танилцуулж ирсэн. За тэгээ энэ Chas Freeman хэн байсан бэ гэх юм бол Saudi Arabid байрч ирсэн, элчин сайдаар ажиллаж ирсэн. За тэгээд Richard Nixon-ийн ерөнхийлөгчийн үеэр нэлээд олон жилийн өмнө Баталгаа хамгаалтын дээд сайд байсан. За тэгээд одоо хэвдүүлээ энийг хамт сонсцгоо. Everyone, I hope you're having a great day. You also worked with Nixon to open up China in the 1970s, former ambassador to Saudi Arabia. And also, of course, having a role in constructing the European security architecture after the Cold War. Тэгээд Хүйтэн дайны өмнө дараа нь ч гэсэн энэ хүн ер нь бол Европ Америкийн харилцаан дээр ажиллаж исэн. Тэгээд одоо үүссэн байгаа аюулгүй байдлын архитектурыг хамт үүсгэсэн, нөлөөлсөн тухайд алтан тушаал хашиж исэн хүний өнцгөөс идүүлээ харцгаая. And we were just saying before we turned on the camera that we are not living in a golden era of diplomacy necessarily. За тэгээд камер бичлэг хийхээс өмнө энэ хоёр юу ярьж исэн бэ гэх юм бол тэгээд бид нэр дипломат харилцааны алтан үеэр амьдрахгүй байх шиг байна тийм ээ гэсэн чинь өвгөн тийм ээ. I thought we can start by addressing some of the discussions which have been going on now between the United States and Ukraine. I refer to them as diplomacy. You had a different opinion, so. За тэгээд ер нь бол Америк Украины хооронд болж байгаа дипломат харилцааны тухай ярилцъя. За тэгээд Chas Freeman юу хэлжсэн бэ гэх юм бол энэ бол дипломат харилцаа ерөөсөө биш ээ гэж дуудаж болохгүй гэд ерөөхдөө хөвгчлөлтэй ерөөхдөө баг алиалагчийн тоглоом болж байна. How are you reading the situation? Because та ерөөхдөө юу харж байгаа юм бэ? Very confusing after all these talks about national security concern, addressing the source of the war that is the broken down European security system, and suddenly we ended up with a 30-day ceasefire. За тэгээ энэ дайн эхэлсэн Европт ерөөхдөө энэ 70 80 90-ад онд үүссэн аюулгүй байдлын архитектур одоо нуурчлаа, НАТО эргэлзээнд орчлоо. Тэгээд энэ дайны хэн эхлүүлсэн бэ? Юунаас олж эхэлсэн бэ гэх мэт шин. За тэгээд бид нэр одоо буцаагаад 0 цаг дээр хүрсэн байна. Тэгээд ямар санал явуулсан бэ гэх юм бол 30 хоног хооронд алдахгүй байя гэсэн санал явуулсан. Гэхдээ шийдэл ерөөсөө санал болоогүй. Political solution. Тэгээд улс төрийн шийдэл байхгүй. And of course the US 30 хоногийн дараа юу болох юм бэ? Бьюч байхгүй. To want to use this time to rearm Ukraine. За тэгээ Европ улс төрчид энэ 30 хоногийн хугацаанд юу н ашиглах гэдэг шиг харагдаж байгаа юм бэ гэх юм бол буцаагаад Украиныг зэвсгээр хангаад өгчөө энэ 30 хоногийн дотор. Тэ энэ цаг хугацааг ашиглая гэж ашиг байна. Оросын одоо эсрэг ашиглая. Of course Ukraine will continue mobilization. How are you reading this? Are they setting up Ukraine to шинэ зэрэг татах юм байна. How are you reading the situation? I think this is all pretty tactical. If you start out, if you go back to where we began, Europeans have no idea whatsoever about how to make peace in Europe or in Ukraine. За тэгээд бид нэр ерөөдөө буцаага 0 цаг дээр хүрсэн. За Европчуудыг харах юм бол тэд нэр дипломат чадвар харилцаа ерөөсөө байхгүй. Яаж инх тайвныг буцаага нэвтрүүлдэг юм бэ, эхлүүлдэг юм бэ юу ч мэдэхгүй байгаа. All of their discussions are about weapons and armies deploying and armies which by the way they don't have. But anyway, peacekeepers. Тэгээд эдгээр Европчууд юу чаддаг юм бэ гэх юм бол зүгээр нэг л юм тухай ярьдаг. Зэвсэг ярьдаг, цэргийн хүч ярьдаг, өөрийнхөө армигаа ярьдаг. Гэхдээ Европчуудад юу байхгүй юм бэ гэх юм бол өөрийнх нь цэргийн хүч юусоо байхгүй. Хэрнээ тэрний тухай яриа л байна. There's no peace to keep and various other things that aren't very realistic. За тэгэхээр peacekeeper-ууд ярьж байна. Инх тайвныг одоо баталгаажуулдаг цэргийн алба ярьж байгаа. Гэхдээ одоо инх тайван хамгаалах инх тайван бас байхгүй гэж байна. So the first thing that had to be done was to set some parameters with the Russians for a discussion, for diplomacy, in which the Europeans could eventually join. But that happened in Riyadh, I think. I'm not privy to everything that was discussed there, but very clearly the United States made a grand gesture of an opening to Russia, which was well received, and offering both geopolitical and economic cooperation. За тэгээд юу болох ёстой байсан бэ гэх юм бол Оросууд, Европ, Америкийн нөхцөл шаардлагууд маш тодорхой. Болсныхан дараа ерөөхдөө инх тайвны хилцэл эхлэх ёстой байсан. Хэрнээ дөнгөж сая Рiyadд тэгээд дараа нь Jeddah-д болсон байх юм бол Америкчууд цаагаараа
тий Европыг тоохгоороо Оросуудаа юу ярьж байгаа юм бэ гэх юм бол эдийн засгийн хамтын ажиллагаа, санкцыг жоохон чөлөөлөх тиймэрхүү яриа ерөөхдөө дэгээ шийдсэн гэх юм уу да тиймэрхүү юм болсон. So that was the first thing. The second thing was Ukraine has consistently refused to negotiate. Тэгээ хоёрдугаарт Украин ерөөхдөө үргэлж татгалзаж байсан. Их тайвны It ярилцсан has байхгүй. agreed on several occasions to ceasefires. It did that a couple of times during the civil war with the insurgents in the Donbass, the separatists. It did it when the Russians were in the suburbs of Kyiv as part of the Istanbul talks. So тэгээд Украинчууд ерөөхдөө хэд удаа энэ ceasefire ерөөхдөө байлдаанаа зогсооё гэсэн юмдаа санал нийлж исэн зөвшөөрч исэн. 2014 оноос ахуулаад тэр Донецк, Луганск ерөөхдөө бас байлдаан эхэлсэн байсан. Та энийг мэдгүй байж магадгүй судлаарай. За тэгээд Украинчууд ерөөхдөө ойролцоогоо 3 удаа энийг хүлээн зөвшөөрч исэн. За Истанбулын хилцэл 2022 онд болж ах үедээ бараг Оросын цэргийн хүчин армийн бараг Киевийн Киев руу нэвтрэх гээд байх үедээ ерөөхдөө бас энэ хүлээн зөвшөөрсөн байлтгаа болиё. Гэхдээ дандаа буцаагаад тэргээ зөрчсөн. Гэж Америк дипломат Батлан хамгаалтын дээд сайд ингэж ярьж байгаа шүү. Миний амнаас гараа. It's never kept its agreements, but Украин ерөөсөө амлалтнаа хүрээгүй. Zelensky was flatly refusing to negotiate. Zelensky So he's now agreed to negotiate. That is an achievement. За тэгэхээр нэг том амжилт нь яг юу юм бэ гэх юм бол юу ч гэсэн Зеленский одоо за ярья тэр шатны хүрэгцэн байна энэ амжилт гэж. So has put forward an American suggestion and an offer of a 30-day ceasefire. Well, the ceasefire between the Americans and the Ukrainians, presumably, because the Russians are not part of this. And we're very sure the Russians do not want a ceasefire. За тэгээд баг энэ 30 хоногийн байлтаж алцгаа зогсооё гэх юм бол баг Украин Америк хооронд байж магадгүй. Яг гэх юм бол Оросууд угаасаа энийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээ сүүлийн хэд хоног хин хооронд алцаад байсан бэ гэвэл тэгээ Трамп Зеленский хооронд алцаад байсан. Тэгээд энэ хоёр тал ерөөхдөө 30 хоног байлдахгүй байж магадгүй. Одоо яг жигнэсээ байлдахгүй л да. Гэхдээ Оросууд энийг хүлээн зөвшөөрөхгүй. They want a peace. Оросууд юу хийж байгаа юм бэ хэмээл их тайван хүсэж байна. За Америкийн Батлан хамгаалтын дээд сайд элчин сайд ярьж ин шүү. Оросууд их тайвныг хүсэж байгаа гэж ярьж байна. Би ярихгүй шүү. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны ялт ирсэн. За энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контент дээр өөрчлөлөө. Much as the Chinese and the North Koreans were, and the South Koreans in the Korean War. So what just happened in Jeddah was essentially a repositioning of Mr. Zelensky in Ukraine in favor of negotiations. I don't think there will be a ceasefire. I don't think we're going to see a peace anytime soon. I know that the Russians on dozens of occasions, both publicly and privately, have expressed their lack of interest in the ceasefire. And Judge Napolitano just in. Тэгээд ганц нэг амжилт байгаа тэр юу юм бэ гэх юм бол за Зеленский ширээн дээр хүрээ дээр ярилцъя гэж ах шиг байна. За гэхдээ тийм Chas Freeman юу хэлж байгаа юм бол 30 хоногийн хооронд алдахгүй Оросууд угаасаа хүлээн зөвшөөрөхгүй инх тайван бас тийм ойрхон биш байгаа. Энэ хооронд алцаал байна. За тэгээ Оросууд юу хийх вэ гэх юм бол Хятадууд нөгөө хойд Солонгосыг дэмжиж явахдаа бас нөгөө хилцэлд явж явах үедээ байлдаал байсан. Тэр байлдаан зогсоогоогүй. Тим юм болноо. За тэгээд дөнгөж сая бас American content creator Judge Napolitano та бас тэрийг харж болно. 2 хоногийн өмнө Осло явж тэнд Сергей Лавровтай ярилцлага хийсэн. Тэгээд Сергей Лавров юу хэлсэн бэ гэх юм бол ceasefire. Тэгээд 30 хоногийн тийм завсарлага байхгүй. Moscow to interview Sergei Lavrov asked him apparently, what would you think about a ceasefire? Ceasefire in Because of course a ceasefire would work to Ukraine's advantage. It's losing the war. The Russians are advancing. It's retreating. Its final elements in Kursk are being mopped up. And
it has everything to gain from the ceasefire. За тэгээд Оросууд ягаад энийг хүлээн зөвшөөрөхгүй юм бэ гэх юм бол тийм энэ хоорондоо 30 хоногийн завсарлага авчих юм бол Украинд ашигтай. Ягаад гэх юм бол дөнгөж одоохондоо бол Оросууд ялж байна. Тийм Украинчууд ухарч байна. Курсктэйсэн тэр эзэлж авсан талбай нутгийг алдсан. Тэнд одоо барыг арчигдж байна. Тийм учраас энэ 30 хоногийн завсарлагаас Оросууд юу ч хожихгүй зөвхөн Украинчууд хожно. Тийм учраас энийг хүлээн зөвшөөрөхгүй гэж. The Russians on the contrary have nothing to gain. It is in their interest to keep fighting. Now they may Эдний соргол бол ингээд байлтаа нь өөрөөр during the negotiating process, but we haven't seen one yet. So that's a large part of it. But let me add a couple of other elements. From the point of view of Mr. Trump, setting the Russians up to refuse a ceasefire allows him to fulminate and be the tough guy in U.S. politics. So it's a political winner. За тэгээд Трамп бас айгүй ухаалаг юм хийсэн гэж байгаа. За Трампын зүгээс харах юм бол тийм Украиныг буцаага дэмжиж эхэлсэн. Санхүүжилт үргэлжлүүлсэн, зэвсгээрээ хангаж өгч байгаа. Зеленскийг араб руу авчирсан. Зеленскигийн ерөөхдөө томоотой болгосон. За тэгэхээр Оросуудад нэг санал өглөө. Тэр саналыг Оросууд ерөөхдөө татгалцсан, хүлээн зөвшөөрөхгүй. За тэгээд ер нь бол энэгээр дамжуулаад Трамп юу гэж ийнэ гэх юм бол Америк дотооддоо, Европ дотооддоо Трампыг шүүмжлээд байсан. Тийм одоо Украинчуудыг урвчлаа, хайчлаа гэх мэт чинь хаяагүй гэж байна. За тэгээд Украинчууд одоо буцаагаад тийм Трамп юу хийж чадах болцсон бэ гэх юм бол tough guy болох чадсан. Буцаагаад алгадах эрхтэй болж байгаа юм байна. Donald Trump. Ерөнхийдөө Donald Trump сая улс төр хувьд бол том ялалт хийцэн гэж байгаа. I suspect the Russians understand that they've been set up in public relations terms. But at any rate, that might be one consideration. Because Trump has come under a lot of criticism for allegedly betraying Ukraine. Now he can pose as the defender of Ukraine. He's restored intelligence support and weapons supplies, supposedly. So this is all tactical, I think. Зүгээр ингээд хэлцлийн тактик явж байгаа. За тэгээ ямар тактик явж байгаа юм бэ гэх юм бол Donald Trump буцаагаад одоо Украиныг хамгаалдаг хүн болчлоо. Зэвсэг нийлүүлээд эхэллээ. Сансрын зураг, информац, мэдээлэлээр хангаж өгч боллоо. Оросууд буцаагаад татгалцсан. За тэгээд энэсээ хин өнөөдөр хожсон бэ? Тэгээ өчигдөр хожсон бэ гэх юм бол Donald Trump. What the strategy is, nobody can tell you. Тэгээ эцсийн стратеги юу юм бэ би хэлж чадахгүй. Магадгүй бүр стратеги байхгүй ч магадгүй. For 3 years. Тэгээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд стратеги тактик юусэн байхгүй. Set of game playing by all the players. I expect the Russians, when and if they do come to a negotiation, will be very tough, reflecting the great leverage that they have on Ukraine and on the West. За тэгээд хизээний цагт Оросууд энэ хилцлийн ширээн дээр хүрээд ирэх юм бол маш хатуу нөхцөл тавина. Яг гэх юм бол бүх үзэр Оросд байна, бүх хөшүүрэг Оросуудад байгаа. Украинчууд ялагдаж байна, ухарж байна. The final question for you, really, and that is going back to the swirling mass of semi-conscious leaders in Europe. What is their reaction to it? Тэгээд эргүүлээ би чамаас юм асууя. Glenn Disney-с юм асууж ил та. За Европт хөвөөд байгаа хагас сэрүүн улс төрчийн толгоон дотор юу болоод байгаа юм бэ? Тэдний одоо алсын хараа эцсийн зорилго нь юу юм бэ? I think it's the end of the day. Today, Wednesday in Norway. Are you in Norway? Yes, that's correct. You've had a date and to be. And there are others who would react as well. So what is the reaction in Europe? Well, I think they realize that the United States is pushing a ceasefire deal, which they know that the Russians can't accept. So a lot of them appears to be mimicking the comment which Marco Rubio made, because Marco Rubio argued that now the ball is in Russia's court, and so suggesting that if something goes wrong now, then it will be Russia's fault if it rejects peace. But again, from the Russian perspective, this isn't peace, this is a ceasefire. There's no political settlement even mentioned here. And so you had people like Kaja Kallas also. So юу болж байна гэх юм бол Marco Rubio Twitter дээр пост тавьсан, X дээр пост тавьсан. Эцсийн төгөлд юу байсан бэ гэх юм бол бид нар одоо саналаа явуулчлаа. Бөмбөг маань одоо Оросын талтай байна. За тэгээд яг нэг юм шоу одоо parrot шиг тийм хүний үгийг давтаа хэлдэг шоу шиг одоо Европын улс төрчид яг Марко Рубигийн үгийг давтаж байна. Бөмбөг Оросын талбай дотор байгаа. Тэгээд Оросууд энийг хүлээн зөвшөөрөхгүй юм бол хэлцэл хийхгүй юм бол Оросууд муу. Путин бол Гитлер яриага өргөжлүүлэх боломж харсан болохоор ийм
твитүүдийг тэд нар гаргаж байна. Taking to Twitter, which is apparently how we all communicate now, saying that yes, the ball is in Russia's court. You have Ursula von der Leyen who also goes out using the same phrase. The ball is in. За тэгээд X юм уу Twitter шүү дээ. Олон улсын дипломат харилцааны сууг болчлоо шүү дээ бас. Сонирхолтой. Russia's court. Гэж ерөөдөө бас тийм using also the same phrase. Macron бас яг the ball is in Russia's court. So I think they know that this is a deal which can't really be accepted by Russia. So they feel, I guess, safe enough to come out and now pretend as if they're for peace in Ukraine as opposed to sabotaging it. За тэгээд энэ Европын улс төрч энийг юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ саналыг угаасаа Путин хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ иймэрхүү твит тавих юм бол ерөөдөө дайны төлөө биш, инх тайвны төлөө жүжиглж болох боломжийг эдгээр шууд ашиглаж байгаа юм а гэж. They might also be seen as a way if Russia doesn't accept a ceasefire, which they know it can't. It's a way to bring the United States back into the European camp, into anti-Russian camp, and then just continue the warfare and the sanctions. And тэгээд Оросууд энийг татгалзчих юм бол энэ Европчууд ба Украин Зеленский юу арж байгаа юм бэ гэх юм бол Оросууд татгалцлаа. Дональд Трампын уур нь хүрлээ, Америкчуудын уур нь хүрлээ. Тэгээ буцаагаад ерөөхдөө Европ, Украины хүнжлийн доор орох шансыг харж байгаа болохоор ингэ ярьж байгаа юм а гэж. Трамп тэгэх баха. Bog United States back into Europe where it won't leave us, and so this is a sort of source of comfort. So I'm not sure if again I was a bit taken back by this proposal for a ceasefire because it doesn't make any sense. But maybe you're correct. Maybe Trump is playing a game. Тэгээд ерөөхдөө профессор Дисмас гайхсан ягаад ийм санал явуулж байгаа юм бэ? Оросууд угаасаа энэ хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ магадгүй Дональд Трамп жинкнээсээ одоо шинэ маса бэлтэж байгаа, тоглоомоо шинээр цэгцэлж байгаа, өөрийнхөө буцаагаад тий Баатар дүрлөө оруулах гэдэг шиг байна. Bewildered, to be honest. So if there is a rapprochement between Europe and the United States, in that the United States blames Russia for not accepting this wonderful offer that Mario Rubio has contrived, then that might bring Europeans and Americans back together for a few days. But I don't think Mr. Trump intends to play a blame game with Russia. За магадгүй энэ Оросууд ингээд татгалцлаа. Үгүй бид нар энэ хүлэн зөвшөөрч чадахгүй гэх юм бол за тэгээд Европчууд, Америкчууд нэгдсэн хоолоогаараа Оросууд бидний саналыг дэмжихгүй байна. Оросууд инх тайвны төлөө биш байна. Гэх юм бол тий Америкчууд Европын талдаа магадгүй нэг 3 хоногийн дотор орно. Гэхдээ миний бодлоор Трамп Путин Оросыг шүүмжлэх гэж дайсан болох гэж энийг хийгээг баха гэж. So this is politically useful. But I'm not surprised by the European reaction because all along they've said things like war is better than peace, and other Orwellian statements have been issued in places like Warsaw and France and by certain political parties in Germany. And so they haven't changed their position. Тэгээ Европчууд тэр чигтээ өөрчлөгдөгөө гэж байгаа. Тэгээд ерөөхдөө Европчуудын тэр том улс төрчөөс гарсан ерөөсө гайх юм ерөөсө байхгүй. Тэд нар юу хэлж ирсэн бэ гэх юм бол инх тайван бол дайн. Тэ одоо Orwellian гэж ярьж байгаа 1984 оны ном уншсан бол та энийг бүгд ойлгож байгаа. So that's pretty predictable. But I'm glad I asked you because that was a good description. Well, I wanted to ask you as well how you're reading the European position on this. I guess I should know given European in Europe, but I don't understand the European position. There seems to be no acceptance of anything that would realistically end the war. Yet there doesn't seem to be an acceptance either for the fact that the alternative is to lose the war. So I don't really understand. I think there's a bit of a panic. They don't see any good options at the moment. Indeed, they don't. From my perspective, I think it's the best possible thing would be to recognize some of the mistakes we've done. So за тэгээд профессор Дисэн часаас асууж байгаа. Та ерөөхдөө Европын талаар юу гэж бодож байгаа юм бэ? Тэдний толгойн дотор юу болж байгаа юм бэ? Яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ? Яагаад вэ гэх юм бол би ерөөсөө ойлгож чадахгүй байна. Яагаад вэ гэх юм бол ялан гэж байхгүй. Сайн үр дүн гарна гэж байхгүй. Окей. За тэгээ ямар үр дүн гарах юм бэ гэх юм бол ялагдах үр дүн гарнаа. Украинчууд арчигтнаа. Ялагдчих байгаа Орос ялах юм байна. Тийм учраас эдгээр юу гэдэг юм бэ? Сандраад байгааг нь ойлгомжтой. Гэхдээ яагаад Европчууд энэ тоглоомыг энэ маягаар тоглож байгаа юм бэ? Таны өнцгөөс тайлбарлаад өгөөч. Back some of this confrontational stance against Russia, look for a political settlement that would resolve many of Europe's problems. But I don't understand really Macron made a similar proposal in was it after Paris when he suggested yes, let's have a temporary ceasefire, but only
with air defense, with not air defense, but missiles, launches from ships, attacks on energy infrastructures, all the areas where Russia dominates. So Russia and Ukraine can continue to kill each other as long as Russia doesn't use its air force for air. Макрон бас Парис Зеленскийтэй уулзж байхдаа иймэрхүү адилхан тэр ингээ пуужн яха боли 70 онгоцноос яха боли онгоцоор Украин руу халтгаа боли зүгээр ингээ төр зүртэй тийм хамгийн одоо харгас алцаана болоо зүгээр ярилцаад эхлэе гэсэн чинь Оросууд бас нэг хүлэн зөвшөөргөө тийм учраас ягаад яг адилхан дахиад нэг юм явуулаад байгаа юм бэ? So it was a very strange comment, and the whole purpose, well, again, was no reference to any political settlement thereafter. So many people mocked it, and well, me being one of them, but now Marco Rubio is coming with a slightly better version of this horrible proposal. Well, I think Тэг хамгийн гол нь энд юу дутж байгаа юм бэ гэх юм бол тэр улс төрийн шийдлийг ярихгүй байхгүй юу? НАТО илсгүй тэр 4 област яах юм бэ? Ямар цэрэг тэнд байших юм бэ? Украинын дайн дуусныхаа дараа тэнд цэргийн алд нь яах юм бэ? Тэнд Европын цэрэг байх юм уу үгүй мүү? Тим юм юусоо байх уу 30 хоног алдцахгүй гэсэн шал хоосон юм явуулж байгаа. Та надад энийг тайлбарлаад өгөөч би ойлгохгүй нэ гэж. there are multiple explanations for the European. I would call it intoxication with propaganda. They have inhaled their own propaganda, and they have internalized the delusions that they were proposing. So they kind of. За олон хариулт байна. Номер 1 юу юм бэ гэх юм бол энэ пропаганда. Европчууд өөрийгөө яриад байсан пропагандад бүрэн итгэцэн. Тэ. Одоо бүдүүлгээр хэлэхэд өөрийнхөө унгацаа ингээ үнэрцээр байгаа тэрэндээ дуртай болсон гэж одоо бас ингээ ярьж. Admit that the war is lost or is being lost, because it's very important that it be won. I think Anne Applebaum, the American writer and historian who's married to Mr. Sikorski in Poland, said very clearly victory is preferable to peace. Германы пайплайн дэлбэрч байхдаа Сигорский гэсэн Польшийн их хурлын гишүүний эхнэр нь юу хэлж ирсэн бэ гэвэл victory is preferable to peace. За ялах нь инх тайвнаас илүү чухал. За тэгээ эдгээр Европчууд өөрийнхөө дэмжсэн хамтарч эхлүүлсэн дайнаа ерөөхдөө ялмаар байна. Инх тайван бол ялагдах нь харагдаж байна. За инх тайван бол ялагдсан гэсэн үг. За тийм учраас ялах гэдэг. Victory is not possible. But to admit that is to admit that we did make mistakes, and we're not very good at doing that. That is admitting that we're not perfect, and the other side has a point. Тэгээд ер нь бол ялахгүй байна гэдэг чинь ялгаж байгаа гэсэн үг. Тэгээ алдаа хийцэн гэсэн үг. За тэгээ улс төрчид Европын улс төрч өөрийнхөө алдаагаа хүлээн зөвшөөрнө гэсэн үг. За тэрнээ айгу муу, тийм юм хийх айгу дургу, тийм учраас гүрийгээ явж байгаа. Цэвэр улс төрч байгаа зү. So that's the first thing. The second thing is, of course, a carryover from 80 years of willing dependency on the United States. Europe's had it very easy. The order in Europe, both during the Cold War and subsequently, was essentially imposed by the United States, and it cost Europeans very little. Europeans are now having to play catch-up, having to consider building an actual European defense capability, which would take years, decades. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол бас 80 жил ерөөхдөө Америкийн хамгаалтын доор амьдарч ирсэн маа жаргаж ирсэн. Тийм Америкчууд бүх зарлуудыг дааж ирсэн, Америк цэргүүдээр хангаж ирсэн, Америк ерөөхдөө аюулгүй байдлыг хангаж өгч ирсэн. За тэр нь одоо ингээ баг зэрэг алга болоод эхэлсэн чинь эдгээр сандараад эхэлж байна. Өөрийнхөө батлан хамгаалтын үйлдвэрлэлийн сүлжээ компаниудыг одоо ингээ сэргээх байгаа. За тэгээд энэ хурдан шийдэхгүй олон жил шаардлагатай болон баг 10 жилээс дээш хугацаа шаардлагатай гэж ярьж байна. When I was Assistant Secretary of Defense, and I was shocked to learn from my military colleagues that they consider it that forming an effective division in an army takes 20 years because it's all about the training, the morale, the esprit, the equipment, the proficiency of using it, and so forth. Тэгээд өөрөө Charles Freeman батлан хамгаалтын дээд сайд болсон чинь хамгийн гайхалтай мэдээлэл юу байсан бэ гэх юм бол нэг ийм division үүсэх одоо 10,000 цэрэгтэй 5,000 цэрэгтэй одоо Чингисийн үеэр нэг түмэн бэлтгэхтэй 20 жилийн хугацаа хэрэгтэй гэж байгаа байхгүй 20 жилийн хугацаа бэлтэн training тэ esprit тэр соёл warrior spirit байлдаачны сэтгэл үүснэ гэдэг чинь 20 жил гэж байгаа Европ тийм байх. So I think the Europeans are, as you said, panicked. Because now they realize, they're like the kid who was kept at home and suddenly has to go out and get a job. Not very easy. Бараг нэг гэрээсээ гараагүй хүүхэд шиг тий одоо гинт ингээд ээж аав нь чи тустаа гар гэл тийм үр дүн энэ үйлдэл паникцсан харагдаж байна.
But there's a lot of very unrealistic thinking. A hangover, think of the British, when the United States assumed the responsibility for managing Europe that we did, Britain was a great empire. It was a great power. Is it now after Brexit? I'm not sure. I don't think. Тэгэд ерөөдөө нөгөө бодит амьдралаас тасарсан тийм бодлууд тэнд явж байна. За магадгүй бүр шаардсан байж магадгүй. Яг гэх юм бол 20 дугаар дэлхийн дайны дараа Америкчууд ерөөдөө Европыг хамгаалж ирсэн. За 20 дугаар дэлхийн дайны өмнө Их Британи юу байсан бэ гэх юм бол нөгөө British Empire маш том гүрэн байснаа одоо бүр ингээд жижигэрсэн. Тэгээд тэр бодит байдалтай эвлэрч чадаагүй Франц бас яг адилхан, Герман бас яг адилхан, Англичууд яг адилхан жижигхэн улс орнууд болцсон байгаа хүчтэй биш ээ. тэрнтэй бас эвлэрээгүй байна. And we know that the Gaullist impulse, which the French continually voice, whenever there's an opportune moment, they argue for French leadership of Europe. And I noted in the recent meeting in Paris to talk about what to do about the United States and NATO and everything. Тэгэхээр Франц шуудад ямар нэг боломж гараад ирэх юм бол бид нэр Европын манлайлагч юм аа гэсэн боломжийг шууд ашигладаг. Тэгээд дөнгөж сая Макрон тэрийг маш хурдан хийлээ. Их Британи бас хийх дуртай. Тэгээд Германчууд бас дуртай шүү дээ. Mr. Macron advocated a European-wide defense industry and then proceeded to try to sell the Leclerc tank to everybody else. I would have been much more impressed had he announced that he was buying Leopard tanks from Germany. But, as an earnest of good faith. So there's a huge confusion, and 27 countries, you usually, 3 or 4 people are hard enough to put on it, to arrive at a consensus. We had... Тэгээ ерөөдөө маш ингэ сандарсан толгой эргэцсэн delusional delulu юмнууд нь явж байгаа. За тэгээ Макрон дөнгөж сая баахан генерал улс төрчийн цуглуулад бид нар ерөөдөө Европын өөрийнхөө баталгаа хамгаалтын компаниудтай болох хэвээр сүлжээтэй болох хэвээр тэгсэн чинь бусад улс орнуудаа шууд өөрийнхөө Leclerc гэсэн танкийг санал болгосон. Business. За тэгээд ерөөдөө Германы Leopard танкийг ерөөдөө авах хэрэгтэй байсан гинэ. Гэхдээ өөрийнхөө танка ингээд санал болгож байгаа. За тэгээ 4 хүн хамт суугаад тэгээ нэгдсэн шийдэл хүрэхэд амар хэцүү. Европын холбоо 27 гишүүн. За энэ 27 хүмүүсийг ингээд суулгаад нэгдсэн байдлаараа ингээд өдөртнө гэж байхгүй гэж. 13 separate states had our independence and they couldn't agree on anything, and we finally had to replace it with a new political order, the constitution, which we've now, in my view, pretty much thrown out. I think the evidence of fascism in the United States is now increasingly strong. Anyway, Europe hasn't even gotten to the point of the Articles of Confederation, which we had until 1787. Тэгэхээр Америк улс байх болоогүй үед 13 зүгээр тусдаа мууч байсан. Тэгээд тухайн үед бас нэгдсэн байдлаар ерөөсөө шийдэл хүрч чаддаг байсан. Тэгээ юу болсон бэ гэх юм бол нэг конституцэндээ болсон, конфедерац болсон гих мэт чинь. Тэгээ Европ тийм шатнаа хүрээгүй. Тэгээ бүр ингээд улс төрийн зохион байгууллагаас архитектуроос тий Charles Freeman юу ярьж байгаа гэх юм бол эдгээр угаасаа нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй яагаад гэх юм бол тэр улс төрийн шийдэлд хүрэх механизм байхгүй гэж байна. So a lot of thrashing around, a lot of almost Brownian motion, nothing purposive, no clear consensus. Mr. Orban has his view, Mr. Fico has his view. Тэгээд маш ол энэ тийш годгоноод байна, ийш тийш хөдлөөд байна. Айгүй ихэн өөр бүтээмжгүй шийдэл хөдөлгөөн. За тэгээд Виктор Орбан Унгар улсын ерхий сайд нэг өөр юутай, Fico Словакиягийн өөр нэг үзэл бодолтой, Францын өөр үзэл бодлоо, Германчууд өөр, Англичууд өөр. Mr. Macron has his view, Ms. Meloni has hers. Италийн Meloni бас нэг үзэл бодолтой. And Starmer has some other view. Starmer бас нэг өөр үзэл бодолтой. And Frederiksen in Denmark, has her own view. So there's no single voice. Henry Kissinger's classic question, if I want to consult with Europe, what's the telephone number, is still valid. За тэгээд Charles Freeman бас Henry Kissinger-ийн үеэр алтмашаал гашж ийсэн. За тэгээд Европ нэгдсэн хоолоо ерөөсөй байхгүй. За тэгээд Henry Kissinger юу ярьж ийсэн бэ гэх юм бол би Европтой ярмаар байгаа юм бол утасны дугаар нэг юу. Яг гэх юм бол Парисын дугаар, Берлиний дугаар, Лондонгийн дугаар, Ромын дугаар тэ гих мэт шүү. There is none. Тэ нэг дугаар ерөөсөй байхгүй. Нэгдсэн хоолоо now being challenged in a way that you haven't been for 80 years. Энэ амар чухал юм байна. Сая бас нэг юм ойлгочлаа заяа. Америкчууд Европыг нэгдсэн хоолойтой байлгадаг байсан учраас Европын холбоо нэг улс төрийн институт байгаа шүү дээ. Ерөөсөө ийм туршилт явж байгаагүй. Ийм чаленж хизээж гарч байгаагүй. За тэгээд нэгдсэн хоолойтой болгодог энэ Европын холбооны улс төрийн одоо энэ төгс биш
дутуу үүсгэсэн системийг ерөнхийдөө тэр европчууд ерөөсөө засах шаардлагагүй, тэрнтэй ерөөсөө оролдох шаардлагагүй байсан. За тэгээ Америкчууд гинт алга болсон чинь тэр конфедерац өөрийнхөө үндсэн хууль нэгдсэн дуу хоолойгоор явах механизмууд ерөөсөө байхгүй учраас европчууд дотроо ингээд заваарад байгаа юм байна. Ойлгоод авлаа.